5 өдөр дэмээ уцахгүй чөлөөт хэж аваад цагийг өөр хөтөлд өнгөрүүлдэг болсон. Мехийг заавал хоёр талдаа хийж сурна. За. Тэгэхгүй нэг талдаа мэх хийх юм бол хийж байгаа талыг чинь хорчих юм бол нөгөө талдаа мехээ хийх ёстой байхгүй юу? Тэгэхгүй нэг талдаа юу дэ хийж дандаа хоёр талдаа хийж эрхтээс болох сурна. Энэ өвдөг дэшээ энэ өвдөг нь гэж би чамд хэлсэн баха. Тааш одоо гоё. Ааха. Гарыг сайн дарж өгөөрэй энэ. Энэ гарыг энэ ард ингэж хийгээд. За. Гоё. Сайн бай. Доромт аймгийн засаг даргын санаачлагаар чөлөөт бүхийн спортыг хөгжүүлэх зорилготой энэ төсөлд хамрагдж байна. Энэ төсөлд хамрагдсанараа хүүхдүүдийн хамрах хүрээ нэмэгдэж, хүүхдийн тоо нэмэгдэх тийм боломж бололцоо нөхцөлийг гаргаж өгч байна. Тэгээд манай чөлөөт бүхэн одоо Доромт аймагт эхлээд одоо энэ хүүхдүүд мань яг 2 сараас гарна л болж байна хичээлээд. Төрөө жилийн хүүхэн болох багаас хөдөлгөөрт хамрагдсан хүүхдүүдээс бас хамрагдсан цуг бэлтгэл хийж байгаа. Цаашдаа бол тэгээд энэ төсөвтэй хамрагдаад идэвхтэй чөлөөт төхөө бүр хөгжих, дэглэрүүлэх тийм зорилготой байна. Одоогоор 30 гаруй хүүхдүүд бэлтгэл сургалт хамрагдж байна. Цаашдаа хүүхдийн тоо нэмэх зорилготой. Манай чөлөөт бүхийн спортод одоо 7-оос 16 насны хүүхдүүд хамрагдж байна. Бага хүүхдүүдэд бол багаасаа ер нь спортын мөн чанарыг төвчээр хүмүүжил сурах нь бол хүүхдэд бол спорт болон цаашдынх нь амьдрал маш их чухал үүрэг гүйцэтгэдэг. Тэгээд спортоор хүмүүжсэн хүүхдүүд амьдрал дээр гараад ирнэ. Төвчээрийг сурна, хүнээс үг даах чадварыг сурна. Ер нь олон талаас нь харуул тэгээд бүх зүйлийг энэ төвчээртэй өнгөрөх чадвартай олон спортоор хичээсэн хүүхдүүд. Үе мөчөө алаа дээрээсээ доошоо. Үеэсээ алаахгүй болохгүй штэ. Энд чи бэртэл гэмтлийг аавна. Толгооноосоо эхлээд яваараа. Амин сүлд яваа шүү. Тоолоод. 3 4 5 6 7 8 нөгөө руугаа. 6 7 8 9 10. Одоо энэ хүүхдүүд мань яг 2 сараас гарна л болж байна хичээлээд. Төрөө жилийн хүүхэн болох багаас хөдөлгөөрт хамрагдсан хүүхдүүдээс бас хамрагдсан цуг бэлтгэл хийж байгаа. Цаашдаа бол тэгээд энэ төсөвтэй хамрагдаад идэвхтэй чөлөөт төхөө бүр хөгжих, дэглэрүүлэх тийм зорилготой байна. Хүн болох багаасаа энэ төсөл бол ер нь бол багаасаа хүүхдүүд бүх суурьа тавьж эхэлдэг болохоор их зөв гоё сайхан санаачлагтай ийм төсөл хэрэгжиж чинь гэж би бодож байгаа. Хүүхдийг дэмжсэн, хүүхдийн төлөө гэсэн энд бол олон спортод бол хамрагдж байна. Бүх бас оюуны спорт энэ бүх төрлийн хичээл сургуулийн бүх юмнууд хамрагдж байгаа болохоор их зүйтэй таатай төсөл байна гэж би харж байгаа. Энэ хөл гараа зэрэг явж байгаа. Энэ хөл гар хоёр. Энэ дарлаа. Энэ. Тэ ингээд суулаа. Тэ энэ чиний гонгод энд ингээд зай гараад байгаа байхгүй. Зай гарахгүй. Энийг ингээд сайн тавирна. За. Хөлөө арашаа бэлдэхгүй өсгөө. Зүгээр ингээд зогсож байгаа үү чи. За ингээд биш битий арагштай. Ингээд өрцөн байгаа дээ энэ хаг суулттай. За шууд ор. Хөлөө арашнд бэлдэхгүй шүү. За сайн байна. Техниket сайн сур заяа. Яарангүй бити хурдан хийхийг бод. Эхлээ сайн сурчаад дараа нь хурдтай хийхээ боддог байхгүй. За. Тэгээд чөлөөт бүхэд яваад 2 сар болж байна. Чөлөөт бүхэд яагаад явсан бэ гэхээр бөхөөр барилдах тартай болохоор явсан. Манай гэрийнхэн авааг маш сайн дэмждэг. Тэгээд
лаваа дэмждэг аав ээжтэй маш их баярлаа. Чөлөөт хичээлээд 5 өдөр дэмээ уцахгүй чөлөөт яваад цагийг өөр хөтөлдөө өнгөрүүлдэг болсон. Би Дорн тамгийн ерөнхий боловсролын 12 дугаар сургуулийн 7 байнгын сурагч. Намайг ууган туяагийн мөнх хүчрэл гэдэг. Би энэ спортоор хичээллээд 2 сар болж байна. Би 7 хоногийн 5 өдрийг уцаараа оролдохгүй үр хөтөлтөд өнгөрөөдөг болсон. Чөлөөт бөхөр хичээл болсон. Би өөрөө барилдах дуртай. Зүгээр өвдгөө хойд айлхаа хөвгтөдтэй тэгэл ноцтолтол барилтаал. Тэгээд чөлөөт бөхөр явъя гэж өөрөө уцаар оролж байгаа чөлөөт цагаа үр дүнтэй өнгөрөө гэж бодсон. Сүүрийн чөлөөтийн улсын аврагт 4 хүүхдээ явж ирсэн. Ирээд нэг 12 тонж байна. Тэгээд тэнд очиж хүүхдүүдэд барилдуулж, анхны тэмцээнийг үзүүлж, чөлөөт гэдэг спорт яаж барилдгийг, ямар техниктэй яаж оноо авдгийг тэр бүгдийг судлаад хүүхдүүд нь танилцаад тэгээд ирсэн дээ. Одоо 7 хоногт бид ажлын өдрийн 5 өдөр хичээж байгаа. Өглөөний ээлж болонгууд 8 цагаас 10 цаг хүртэл, өдрийн ээлж болонгууд 3-аас 5 цаг хүртэл хичээж байгаа. Хамарж байгаа хүүхдүүд бол сургуулийн харьяа гэвэл энэ бүх сургуулиас харьяалагдчихна да. Дорн тамгийн сургуулийн ерөнхий боловсролын сургуулийн бүх хүүхдүүд сургуулиас харьяалагдчихна. Төмөр замаас хүртэл харьяалагдж байна.